Нийслэлийн гэмтэргээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах ээлжил туралдаанд тээврийн цагдаагийн албаны дарга, дэд дарга нар оролцсон энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж хэлэлцүүллээ. Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс нисэх буудлуудад олон улсын болон дотоодын 270 удаагийн нислэгээр 36816 зорчигч үйлчлүүлэх үеийн хэв журам болон замын үлгээний аюулгүй байдлыг хангажсан. Өнгөрөгч 7 хоногийн хугацаанд олон улсын нисэх онгоцны буудал түүний ойр орчимд замын үлгээний аюулгүй байдлын холбоотой хууль тогтоомж зөрчсөн 421 зөрчилд хариуцлага тооцсон ажиллалаа. Зам тээврийн осол хэрэгээс өртсөн сэргийлэх, замын үлгээний аюулгүй байдлыг хангуулах, тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар буй замын хөдөлгөөнд оролцсон нийт 2170 зөрчлийг телекамерын системийн тусламжтайгаар хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцсон 10 тээврийн хэрэгслийг гудам замын хянан шалгалтаар тус илрүүлэн ажиллалаа. Тус албаны орон нутгийн замын хяналтын хэлцээс алба хаагчдын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас өрсөн сэргийлэх зорилгоор сагсан бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээнийг 42 алба хаагчдын дунд зохион байгууллаа. Зам тээврийн хяналт төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга цагдаагийн урандаа очир бат орон нутгийн замын цагдаагийн хэлтсийн 41 алба хаагчдад Монгол улсад замын хөдөлгөөний үүсэл хөгжил, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд тулгамдж буй асуудлын талаар сургалт зохион байгуулж нээлттэй ярилцлага өрнүүллээ. Улсын хэмжээнд уусан бол бүүж болоод нэгдсэн хянан шалгалтыг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд гудам замын хянан шалгалтаар согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 136 зөрчлийг илрүүлэн цаашид учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэн ажиллалаа.